Хэрв Монгол Ардын намын дарга шинэ ерөнхий сайд учрал тийм засагт хамтрах тийм санал тавих юм бол энэ бол ерөнхийдөө бол за би нам доторх хяналтаа алдлаа. Ер нь бол одоо цаашид бие дааж засаглах ямарч боломжгүй боллоо гэдэг бас хүлээн зөвшөөрж байгаа асуудал болно гэж бодож байна. Тэгээд яг ер нь бол энэ Монгол Ардын намын энэ дотоод асуудал ч юм бол улс орны зовлон болоод ингээд зөндөө саад бэрхшээлүүд гараад байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо юм живж байгаа онгоцон сууж болохгүй гэж бодож байна. Бид бол одоо 27 онд арчилсан ерөнхийлөгчтэй болох хэрэгтэй тий. Тэгжиж одоо энэ алдаа завхарлуудыг залруулах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд бол одоо арчлалаас ухарсан хүний эрх хэрэгчлөөнд халтсан ийм шин чанартай зүйлүүд бол маш ихээр боллоо. Тэгэхээр энэ бүхнийг залруулахын тулд арчилсан нам тийм хүчрхэг байж тий. Одоо энэ эрх баригчдын алдаа завхарлыг илчилж ингэж ажиллах хэрэгтэй гэж харж байна. Тэгээ 27 оны арчилсан ерөнхийлөгчтэй болох сонгуульдаа бид нар бэлтгэл ажиллаа хийж байна. За улмаар 28 онд арчилсан нам дангаараа засаг байгуулаад засаглах тэр нөхцөл байдлыг хангахын тулд одоо бид нар яг засаглах чадамжтай байхын тулд одоо энэ улс оронд болохгүй байгаа зүйлүүд юу вэ? Өнгөрсөн хугацаанд одоо энэ ардын нам 10 хэдэн жил засаглахтаа гаргасан алдаануудыг хэрхэн залруулах уу гэдэгт бидэрт маш их ажил байгаа байхгүй юу? Одоо энэ 2 жилийн хугацаанд бол бид нар энэ дээр бол одоо маш их төс чармаалт ажил гаргаж ажиллах хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхээр бид саяхан бас одоо нам дотроо бол бүтэн шинжилэл хийлээ. Намын дэргэд бол бодлого судалгааны хүрээлэн байгуулагдсан. За одоо бодлогын зөвлөлүүд байгуулагдаж байна. Тэгээ энэ 2 жилийн хугацаанд бол арчилсан намын хувьд бол одоо дотооддоо хийх маш их ажил байна гэж харж байна л та. Тэгжиж бид нар ихтгэл төгс 27-8 онд тийм ээ одоо иргэдээсээ бас саналыг нь гуйгаад очиж штэ. Эсбүгөөс одоо энэ Монгол Ардын намын одоо энэ дотоод асуудлыг нь илааршуулах зорилгоор тийм одоо нэг аль нэгэн засгийн газрыг нэг төр арга цаах зорилгоор ингэж нэг засагт хамтарсан нэр зүүж явах нь бол зохимжгүй л гэж бодож байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд бол одоо 24 онд бол хамтарсан засгийн газар байгуулагдсан тэр фейлдсэн. Тэгээ юусныг бид нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Монгол Ардын намын баг хуралдаад за ер нь энэ арчилсан намчил одоо бүх алдааны эзэн байлаа энэ төргээд бас манай намыг хөөж исуудаа би ер нь бол өнгөрсөн цаг хугацаанд хамтарсан засгийн газар байгуулах тоолонд бас асуудлууд бас гарч ирсэн л гэж харж байгаа. Тэгэхээр миний хувьд бол нэг ялангуяа одоо энэ арчилсан намын бас залуу гишүүний хувьд бол бид нар одоо энэ арчлалын 36 жилийн түүхэнд одоо анх удаага үнэмлэхүй олонх болох боломж бол 28 онд байгаа гэж харж байгаа. Тэгэхээр тэр боломжийн төлөө бид нар бүх хүчээ дайчлаад ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэд хамтрах цаг хугацаа бол биш баха.